үнэртэй, товруутай, гэрэлтэй. Хамаагүй яхаа. Тэрнээс нэгийг авъя л да. Яг та нарт зориулагдсан шинжлэгдэж ирсэн шин траст. Баяр тамана. 9990 трастыг хөтлөг тамана нэвтрүүлгийн алтан боллоо. Баяр. Бүтэн жилийн траст хэрэглээд танд билгэж байна. Манай нэвтрүүлэг нь Монгол орнд даяар шууд засагдж байгаа учраас мөн Twitter, Facebook-оор шууд явж байгаа учраас энэ залуу одоо бүгдээрээ шеэрлцгээе. Ингээд trast.net цаг түрүүн Эльстопсыг улсын байгууллагаас зарцуулж траст. Vision Equipment суултанд хурдан үйлчилж, бичил орчныг хамгаалах, давхаргыг бий болгон гидсний хэмээн үйл ажиллагааг сэргээдэг таны гэр бүлийн эрүүл мэндэд зориулав. Хүүхдийн номер 1 цай. Байгалийн гаралтай 100% органик бүтээгдэхүүн Хив цай. Ханиаднаас чөлөөлье. Насанд хүргэсэл болон хүүхдэд зориулсан тунтай. Би тань шиг ихчтэйж байсан болоосоо ах ямар ч мэдрэмжгүй заваа. Тэгэж яаж болж байгаа юм бэ нэгэндүү? Ээж намайг дандаа л юу ч хийхгүй байж л гээд би ээж ахаар дургүй. Хавраа, тэгэж ярьж болдгоо аахгүй юу? Аны ээжигээ ерөөсөө сандгуугийн удаа. Та тийм толгой муутай байсан юм уу? Гэхдээ анид нь сэтгэлээс нэг юм ерөөсөө гардаггүй юм. Ээжийн хийсэн жигэн сайл. Жигнүүрээс нь гарангууд ээжийн хувцсан шингэсэн байдаг байсан. Таан чанийн тэрийг дахиж хаанаас ч болоогүй дээ. Тэчиндээ харсан зүрхэн цэглэж болохгүй хайр. Хигэж дэндүүнтэй алгыг гівч хүмүүстээ хамт байсан тэр өдрүүдийг харгэж нэрлээд инээсээ зүрхэнд чин нүр дүрдээ зүг боролон ми чамаасан хоцсон гэрдэг сүдэртэн хаа гудгийг гац чаргалтэн хаа гадрыг тэнгэртэн хаа ганцхан чамаас амталж болдгийг Ашигч ирсэн үү? Аа байна уу? Бага. Хүш, танаа нөгөө найз чинь найзлаач хэлсэн шүү. Нэмээ цайх үлгэр зөхиожгүй яасан юу? Аюул сүртэй. Тэглэгээ чамд л туслаа штэ. За баярлалаа. Хөрх штэ. маха дуусан гэж зарлаа. Аа. За. Тий. Сүнжээнд өөрчлөлт оруулаад хийбэл өрсөлдөгч бий болгох. За. Завж орох. За. Чамд үсэн. Надад тантай ярих юм байна. Аав нь бүгдийг сонссон шүү дээ. Тэгээ тэр хүн чинь юунаас болоод орчихсан юм? Сүхбаатар дүүрэгтэл байгаа л та. Би жаад хэлээд нь шүү дээ. Юунаас болоод орсон юм? Хар тамхи. Чи олсон байна. Тийм л юм хөөсдөн шүү дээ. Юу гэсэн үг вэ? Хийгээд өрөөсөн үг. Тэгэл энэ тентхэн гойлгоч төлөгч шалдар бэлдэр юмнуудаа наалдаа явж идэх. Ихээс чи салаа явлаа гэсэн чи бас гараад ирж байгаа байхгүй юу? Би тантай одоо олон юм ярмааргүй. Төвчээд өнгөрөөч. Та манай найзыг залууг суллаад өгөхгүй юм уу? Чи хаваагаа мэднэ үсттэй. Ямар зарчимтайг нь?
Тусын хариуд тус гэж. Та надаас юу хүсэж байгаа? Чи эндээс яв. Яваад өг минийх. Чи Монголоос далд ороод заяа. Чи Америк, Англи, Герман, Франц хайшиж явж болно. Чи минь намайг санаа амраагаад өг. Ойлгож байна уу чи? Суулж өгөх юм бол би явна. Оо за. Барьцаалах нэ чи. Яг ээжигэд өрөөсөн. А? Би чамд хэлээд байна. Тэр хүн чинь дор хож 3 сар болно. Энэ тэр хөөцөлтөн. Тийм амархан гэж бодоод байгаа юм чи. 3 сараа. Наа чи арай л урт хугацаа байна штэ. Та найзуудаа 1 цагийн дотор гаргаад суулждаг үсттэй. Энэ чи чиний найз. Чи ойлгож байна уу? А? Чи яв. Яваад өг. Намайг санаа амраагаад өг. Аавынхаа бодлыг өөрчлөөг байгаа дээр яв. Одоо гар бишээ. Гар яв. За. Би харин танд нэг юм хэлчихв. Миний ээжийг За. Танд итгэлээ штэ. Хүү ярихад дандаа бэлэн байж гэж хэлээд байгаа юм шүү дээ чам. Наад 8 чи яад юм бэ? Ямар хамаатай юм бэ? Үсүүд л өхөн үстэй. Энэ лангуу үстэй. Би солиотой олж таарч байна уу? Үнд юм байхгүй шүү дээ. Юу гэсэн үг юм? Би тэ солиотой юм аа? Хүмүүс айлах хэлдэ. Би солиотой байна уу? Энд битээ хэрэлдээ өөр газар очиж хэрэлдэх үү? Чи битээ хүнийг тусч дүрээд за. Битээ худлаа яриад чи. Хөөе. Курт 50 хөөе. Хөөе. Би худгайчиг харагдаад байна аа? Харин чи худгайч юм биш үү? Энийг хідээр аваад хідээрч зарж байгаа юм билээ хэн мэдлээ. Байж. Тэр хүүхний яаж байгаа юм? Ямар амар юм биш одоо. Байж. Тэр хүүхний чинь заавал олж иж явна. Тийм байхгүй шүү дээ. Чод өөр газар очиж хэрэлдчихэж гуйж байна. Хөөе, дуугүй. Лангууны манаач минь аа. Та нар шиг заваа юмнуудаас болоод гэр бүл сүрч чинь заа юу? Заваа юм чинь түү. Байлаар юм. Чод хүний бараа руу яаж байгаа юм бэ? Битгий дэмий ирээд. Чи ч гэсэн айл гэр хүмүүдэд явж байгаа чи мэдээ хэм мэдээ. За чи дахиж битгий ирээрээ наашгаа. Ямар амар муухай хүүхэн бэ? Юу вэ энэ муухай хүүхэн чээс? Яас явцсан өгшин. Явчлаа. Дахиж чиний өмнөөс ингэж хэлмэтгэхгүй шүү. Эхнэр нь харин аягүй шасаатай байгаа зү. Хавар болоод бүр өвчин хөдөлж гэж. Чиний буруу штэ. Чи яах гэж энэ эхнэр мэхнэртэй хүнтэй ингэж хийдгийг. Айтаахан эхнэргүй хүнтэй найзч мэслэхэд яадаг юм. Юу гэж байгаа юм би? Эхнэргүй хүн чинь надтай суухгүй л гэсэн үг байхгүй юу та. Тэгвэл ядаа салцсан сарнцсан хүн амьтантай айтаахан найзлж майзлахад яадаг юм. За мэдхгүй нэ. Чи юу гэж байгаа юм би? Эхнэрээсээ салсан юм чи надаас саллаа л гэсэн үг штэ. Чи юм яриад идэг юм би. Год тэгээ яах гээд байгаа юм чи? Эхнэртэй хүн чинь штэ. Эхнэрээ хайрлж чадчих байгаа юм чинь намайг бас хайрлана л гэсэн үг байхгүй юу? Ойлголтой найзаа. Лангуу эзгүүрээд хоосроод байгаа энэ хэцүү үед чам шиг юм илий балаа юм ирээ. Ингээл ангарцаад инээгээл явж байгаа юм хин бэ наа. Үгүй найзаа. Яг 50 сая төгрөг байх юм бол нэг айтайхан хөрхөн бизнес байна. Чи тийм их мөнгөөр яах нь вэ? Хоёлаа нийлээд нэг бизнес хийе. Надад санаа байна. Бодож юм. Стаа үгүй чамдаа бүр үгүй ш. Юу гэж байгаа юм би чи энэ хоёр хүүхдээ бодлоо. Энэ гам толгойг тусна гарга. Тэр лангууд чинь хүн амьтаа ирчээд байна. Хавар айлын бүр ингэж улсын сургууль багш нарын угаасганд орох хатах юм би. Тэр болор яасан? Чиний амьдралыг сүйтгэл тоглоод явчихсан. Чи чинь нэг сайхан амьдрал өшөөгөө авмар чам санагдахгүй байна уу да? Солонгос кино үзэх болилдоо чи одоо. За тэр лангууд чи хүмүүс ирчээд штэ өнөөдрөө болно одоо заа юу. За өөрөө л мэдэхгүй юу. Яваа одоо болно. Ягаана. Чиний 50 саяын өнөө бизнесийг чинь сонсё л доо. Хөөе тэгэл та. За ээж гараа вага та ширээндээ сууж. За.
За. Ямар их хоол вэ? Ээж нь цээж орсод ийм их хоол идэж чадахгүй хаа. Ихтэй амсан ээж нь. За. Та бие бодолтой ээж. За байж гараа. Аавда загнуулж байгаа юм шиг. Ямар гоё амттай юм бэ? Миний үчиг хойл авчаа хийсэн биз дээ. Ээж. Яах гэж байгаа? Тааш сууч. Наадхан яах гэж байгаа? Таашаа. Биш юм шиг. За зүгээрээ ээж наашаа суул та. Оо ямар гоё үсэ. Ээж. Бүр хавганцсан биш тий. Доороосоо дараад байгаа юм аа. Энэ хурцтай хаачсан бэ? Ээж нь бүр хүүдээ санаа зовоод. Юунд нь санаа зовох вэ ээж? Хүн найзуудтайгаа уулзсан юм уу? Миний хүү дахиад битгий харихгүйгаарай. Хүн дахиж харих уухгүй ээж. Тэр ямар над тохирох ш. Харин тийм. Харин хүн удаан уулзаагүй найзуудтайгаа уулзсан чаа. Сайхан байлээ. Болж. Тэгээ миний хүүд мөнгө байсан юм. Мөнгөөр яа тийм. Ямар мөнгө өрөх гэж найзуудтай болдог биш. Манай найзууд бүр өөр болчихжээ ээж. Аав ээж болох нь болоод хүүхэдтэй олцгооч. Тэгээ бүр нам суугаад, буур суугаад сонирн болчт юм шүү дээ ээж. Наа чигэм ер нь тэнд нэг ч алгаа. Хөөр хийдэ миний хүү. Гэхдээ миний хүү ч гэсэн сахал ус нургаад жигтэйхэн том хүн болж байгаа юм байна шүү дээ. Жохон байхдаа дэлгүүрт орчод тоглоом аавна гэд тэрийг хөвтчихэд ээжигээ мөн ч хичээдэг. Миний хүү ямар ойлгохтойч тоглоомор тоглож өссөн юм шүү дээ. Ээж би баг байхдаа тоглоом дургуул байсан шүү дээ. Тэгэл худлаа ирч чаддгүй ээж нэг худлаа ярьдгийг. Хүнтэй дахиж худлаа ярихгүй ээж. Ийм юм дээр чинь хамгаардгүй шүү дээ. Нэрнгээсээ дахиж хүн таныг зовоохгүй. Тань дахиж худлаа хэлэхгүй цаа. Хүн шийдсэн. Өөр хүн болохоор шийдсэн. Шинээр хэллээ. Мэргэжлэр хийж олигтой ажиллаагүй гэж. Одоо байгаа ажилласаа гараад хувийн бизнес эрхлэе гэж бодож байгаа. Миний хүү ястаа сайн. Ээж нь ч гэсэн нэг юм бодож байгаа. Чи нөгөө манай найзыг таних шүү дээ. Та тэр хүнтэй нийлэхээр янз янз юм сэдэд идэх шүү аа. Яасан? Дээр яалаа гэрээ дүүрэн тураадаг цай. Тэгээд тэр чинь бүтлгүүтэй үсттэй. Миний хүү юу хийж байгаа? Хэлэхгүй. Цэргийн нууц шүү дээ. За бүтггүй л яахаа ээж тийм үстэй. Бүтгээр нь л хүн хэлээ. Харин таних юу юм? Хэлэхгүй. Та яагаад хүн дуурайгаад байгаа юм бэ? Харин тий чамаас сурж байгаа юм. Аавгаа. Таны юу болохоор би тантай адилхан байгаа зү. Би юу нэг өөрөө хэн гэж хэлэх юм бэ? Чи нэрэл хэлнэ шүү дээ. Чи юу ярих юм бэ? Би ярина шүү дээ. Тэгэл энэ камер дээр ингээ ялуутд буруу өнө хазгаа мацгаа янз янз юм яриад. Биш. Чи тэр ахамхантай ярьж байна. Тэгвэл нэг асуудал орсон гэл тусламж гоогаал гэсэн шүү дээ. Асуудлаа. Тэгвэл нэг найз нь хэрэг талбагдсан гэж гаргаад өгөөч гэдэггүй батсан. Хин гэдийн тэр юм. Нэр гэсэн юм. Нэри. Нэрдэг таарсан навчлаа гоёц. Тэгвэл найз залуу нэг хайртай дуртай гэж уйлж юм чадсан шүү дээ. Хайртай. Хайр гэж юу вэ? За тэгэхээр та үзэгчтэй гэр бүлийнхөө нэг танилцуулахгүй юу? За миний эхнэрийг Сара гэдгийг ийм сайхан бүсгүй байгаа. Намайг Сара гэдэг. За тэгэхээр би таны талаар ер нь их зүйл сонсч байсан. Тэгэхээр миний төсөөлж байснаас таны гэр ер нь их өөр санагдлаа. Өөрөө. Тийм.
Өөргөө яатсан бэ? Сайхан л байлгаа үстэ. Ингийн сайхан хүн орж ирэхэд нээлттэй. Тийм үттэй минь ээ. Монхэр сайхан гэр бүлээ. Ханиаднаас чөлөөлье. Насанд хүрэсэл болон хүүхдэд зориулсан тунтай Grippo Block. Яасан бэ? Болохгүй нэ. Уучлаарай. Өнөөдөр юу болсон? Сэтгэл санааны хэл тавгүй байна. Чи намайг ямар хөөдөлтэй байгааг мэдж байгаа шүү дээ. Яасан? Уянгаа бодоод нэг хийгээд үзэх юм уу? Чи бити тэлтэй. Эмэгтэй хүн нэлх үйтэй болчихорой. Янз бүрийн хаашаа гаргатыг. Би мэдлгүй яах вэ? Ийм үед ээлдэг зөөлөн харцж яахгүй бол болохгүй тийм ээ? За. Үгүй. Уучлаарай. Хөөе. Та жижигийг чи хүүхдийг агуулгахдаа ингэж харж чийсэн үү бас? Та яар намайг жижигийг ч тэлэх юм уу? Тач бити ингэж л та. Нүрэ. Чи бити ингэж л та. Чи юм ойлгож байна. Би наан чинь ажилгүй болчиход байна. Ажилгүй. Амьдралгүй. Нэр тэргүй болчиход байна. Ойлгож байна уу? Миний хамаг бүх юм сүрчээд байна. Ойлгож байна уу? Ганц нэг хүүхнээс болж байгаа шүү. Тэр чинь ч гэсэн эмэгтэй хүн шүү дээ. Чи тэр ямар эмэгтэй болохыг мэдэхгүй байна заяа. Яадаг гэж бодно. За нэг хурал бол. Дандаа миний эсрэг. За юу. Гөөжин, зөөрн, эсэргүүцэн, шүүмжилнэ. Тэгээ миний эсрэг нэг фракц байгуулна. Бүгдээрээ нийлчээд миний эсрэг тэмцсэн. Дандаа миний эсрэг. Бүлгээр штэ. Зүүш. Стацивогнтэй. Эмэгтэй хүмүүс чинь бүгд л ийм байдаг шүү. Та нар ч гэсэн дутах нь өрөө салав. Тэр гол нь шээ. Хамгийн гол нь Юу гэж? тэр чамаг мэдсэн. Одоо харин тэр нэг хагархаа амаараа хаана юу гэж ярьж яваалах гэхээс байд сууж чадахгүй байна. Хараа жижигэгч тэлчихгүй байгаа. Би өөрөө хэлэх үү? Би өөрөө хэлсэн дээр бах тий. Би ч одоо хайртай.
шүү дээ, ойлгож байна. Би өөрөө нөхөд болж байгаа дэлэн за. Чи бити санаа зов. Би зөвхөн би ч үнэхээр Atorasul balkon çömek eder. За би Ахаа сэрэж. Ах өгчлээ. За аяг далгаа угааж өгөхгээрээ. ой. Ямар гоё үнэртэж байна. Оо. Би чи та өгсөн Юу энэ үнэр гоё намайг авлаач та. Заваа юм аа. Ээж гарахгүй мүү? Өрөө горчгаар гаргая та. Та тэгээ хамаагүй гадны хүмүүс гэртээ авчирдаж бодож байгаа мó да. Хөөе, та өрийг чи юу гэдэг байгаа юм? Харин тийм. Тэр өрөөгч чинь царай муу таахгүй юу? Тэг яхад нь таалагддаг юм. Би тэгвэл царайдаг. Миний дүү чи хамгийн царайлаг. Ээж хаалга. Ээж энэ гар завгүй миний өөрөө тарьчих. За. Иza сайн уу хаваа? Яасан бүтэн нэрээр нь дуудаач намайг. Хавар гээд Хиний хавар юм уу? Та өмсөй. за тийм яах вэ? Та араасуу. Сайн уу гана? Гантлаг гэж. Сайн. Байна уу? Авраа. Зүгээр нүдэ наа. Яах гээд байгаа юм бэ чи? Та зүгээр нүдэ наа. Чи амсаад үзэлтэй. Харих чи. Авраа. Амсаад үзэлтэй. Таны ээж хийдэгтэй сайн адилхан амттай нөө. Адилхан байна. Баярлалаа. Би таны ганцхан удаа ээжээгээ дуудаж идэх үү? Болгүй яах вэ? Баярлалаа ээж. Хөөе, наадах чи миний ээж шүү. Ээж. Наш өрөө төртэй. Ээж тэр нэг асуудал яриадс яасан бэ? Бүтггүй юм л да хичээлдээ. Юу яриад байгаа юм бэ? Өрн тусалж байгаа штеп. Хүн тусалж байгаа тачууд ингээ сонь занга гараад байгаа юм чи. Энэ юугаараа тусалтай? Та энэний юу юунд нэтгээд байгаа юм? Аав том гэж би чамд хэлсэн штеп. Та юу яриад байгаа юм? Энэ хамт амьдарч байгаа ах нь аав нь уу те? Томчуулын нууц. Ха, та надад үлгэр яриад өгөөч. Лгэрүү. За, энэ сонсч байна. Би над улгэрийг чинь бүгдээр нь мэднэ. Худлаа яриад. Бүгдээр нь мэднэ. Чи тэгвэл энэ ирвэхэн нислэг гэж үлгэр мэдх юм? Мэднэ. Мэднэ. Тэгвэл тэгээ ямар үлгэр ярьж өгөх юм? Та захиагадаг. Хам зохиож чадахгүй. Та ямар чавьяасгүй. Ямар ч авьяасгүй маа. Аха. Чи намайг авьяасгүй гэж бодож байна уу? Тийм. Ах нь авьяастай шүү дээ. Ямар авьяастай юм? Чахах авьяасыг мэдхгүй юу? Ах нь тийм ил бүзүүлдэг байхгүй юу? Чахахын гарыг сайн хараарай заа. Ахт нь тийм илбийн авьяас гэдэг байхгүй юу? Ямар авьяас гэдэг нэрийг хэлэх үү?
Гарыг харж байна уу? Аа. Шуу шиг харагдаж байгааз. Энэ бол гिचгдгүй нууц. Гिचгдгүй нууц. Гिचгддэг авьяас. Би авьяастай байна уу? Авьяастай байна. За. Ийм мундаг авьяас дахиагаа чи авьяас өгч хэлж болохгүй шүү дээ. Захан чамд үлгэр ирээд үгүй заяа. За. Анхааралтай сонсон шүү. За. Эртээ урдын цагт нэг ягаан зан амьдардаг байжээ. Ягаан зан гэж байдгүй шүү. Харин хүмүүс ягаан зан байдгүй гэж боддог болохоор л ягаан зан байдгүй гэсэн бодол та нарт байдаг байхгүй юу? Тэгвэл ягаан зан байдаг юм тий? Ханд өгөнд ч хэлэхгүй үз. Хэлэхгүй. Хүмүүс ягаан заныг байдгүй гэж бодсоор байгаад ягаан зан хүртэл өөрийгөө байдгүй юм байна гэж бодоод ягаан өнгөтэй байхаа болчдөг байхгүй юу? Тийм үү. Хавра. Миний дүү хинч болж төрсөн байж болно хамаагүй. Гэхдээ өөрөөсөө нуугдчих болохгүй шүү заяа. Ягаан зан шиг үү? За. Ягаан зам нь унтаарай. Унт. Та ягаад өрийг чи дургүй? Өрийг ч хөөрхөн ш. Бас надтай ам тоглодог. Надад зөндөө гоё юм авч өгдөг. Бас дүүтэй болгоно гэсэн. За. Ягаан зам унтах хэвээр тийм үү? Үлгэрээ сонсоод тэгээд нөгөө ягаан зан чинь тэр хотоос холын хол аялалд гарахаар болжээ. Тэгээд зан алхаад л байлаа. Өөртөө нь адилхан ягаан зантай таарах болов уу гэж бодсон ч огтосоо ч таарсангүй. Алхаад л байлаа. Ханиаднаас чөлөөлье. Насанд хүрэсэл болон хүүхдэд зориулсан тунтай Grippo Block. Сүүлчийн дэмгштэй. Тийм ээ. Сүүлчих. Бүтээж өгнө гэсэн. Та санаа зов хэрэггүй. Өчөн ч гэсэн байдгаараа л хичээж. Танаа хүүчин гайгүй юу? Гайгүй. Өнөөдөр ажилдаа явсан байх хэвээр. Эрэг байгаа юм уу? Нэргүүрсэн үү? Хэрэг үлэн. Үнэхээр чи нэргүү тайлтай юм уу? Таныг ингээд шууд асуучаар хариулж чадахгүй тийм их хайртай байдаг шүү дээ. Тэр хүнээс олдож чадахгүй. Тэгээ яагаад холдож явах гэдэг вэ? Тийм болохоор л холдож явах хэрэгтэй. Тэр хүн надаас хүүхдэл хүссэн шүү дээ. Хэрвээ энэ хүүхд төрөх юм бол бид хоёрын хажууд хүн болж чадахгүй. Чинь хүүхдүүддээ яаж хэлэх мэдэхгүй байна. Болно шүү дээ гэж. Бид нар чи амьд байна шүү дээ. Тийм шүү. Амьд байгаа шүү. Болно. Бүх юм болно. Бүтэн шүү дээ гэж. Гэхдээ одоо яг энэ сони хэлж яг хэвлэгдээд гардаг байж, уншаад өнгөрдөг байж. Тэр одоо интернет онлайнд байгаа бичлэгийг яах вэ? Бүгдийг л устгах чинь шүү дээ. Олдог ч дээ.
Болгодог шүү дээ. Мустагдаг шүү дээ. Үзэг шийдэг чи хүн шүү дээ. Бид нэр хүний ой санамжийг устгаж чадахгүй шүү дээ. Бишээ залуу хүн байж тэгээд бүх юм босгоо хайцсан бүтээсэн гэж бид бодлоо. Чи болгон бүтээн гэдэг. Тэгээд чамд яг тодорхой ямар санал байгаа юм? Чи ядаж хард цагаан PR гэж ямар юм бэ гэдэг мэднэ. Цаг мэдлгүүд. Наад хард цагаан PR ч нэ шүү дээ. Хар байна уу, цагаан байна уу? Эцсийн дүндээ яг адилхан байдаг байхгүй. PR бол PR. Тэгээ хэмжээ нь адилхан. За тэгээд тэгэл эн чинь л миний асуудал болчиход байгаа байхгүй юу? Гэхдээ наад асуудал гэдэг юм бол хайчаач. Наа асуудал гэдэг юм аа том асуудал бол том боломж болгож харж байгаа. Асуудал боломж болгож байгаа. Тэгээ юу гэсэн юм? Хамгийн том асуудал хамгийн том боломж их гэж байгаа юм. Тэ. Хэлэхэд амархан байгаа шүү дээ. Болж байгаа зүйл. Тэгэхээр гэдэг наадах чи яаж хийх? За зүгээр ингээнээр бодлоо чи ихтэй цалингүй хичнээн жил явлаа. Бизнес байгуулах гэдэг. Бидэрт юу гэсэн? Хоосоо итгэл байсан. Гэхдээ өдөрт бид нар ийм хэмжээнд хүрчээд яриа сууж байгааз. Тийм ч үгүй бид өнөөдөр энд хүрчээд бид нар яриа сууж. Чи зөвхөн надад итэг. Гол нь энд өөрөө л бэлтгэх хэрэгтэй байна. Хоосоо итгэлж гэж. Гэхдээ л шүү дээ. Итгэлээр ер нь яах юм бэ тэр? Итгэлээр юу хийх юм? Итгээд бид чадахгүй шүү дээ. Би чиний яаж юу хийх, яаж эргэж ирэх, одоо яах ёстойг чинь бүгдийг тооцоолчихсан байна. За юу. Тэгэхээр чи энд итэг, гол нь өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Өөрийгөө бэлдэх. Юу гэсэн үг юм? Би одоо эргээд нэвтрүүлэх гарах юм уу? Яг ингэ гэсэн. Хизэнээс одоо телевизийн шин үлрэл эхэлж байна. Энэ үлрэлээр шин боломж гэсэн үг. Гол нь чи өөрөөс бэлдээд ир. Хаасаа сугсан. Юу нэ? Суграал яваад байгаа сте. Чи хизээ бол тамхи ширхэлж авах юм. Та яах гэж бодоод байгаа юм уу? Та зайлаач. Яас өвсөн тишэтнүүд ирчээ. Тэгээд энэ яхаар гандлахын биенээс харж ирдэ. Ой. Үе, хавра. Чи бүр хөгшнөөс ахалтай болсон байж тээ энэ арай. Байж тээ. Яах гэдэг эрхлэх гээд байгаа юм шиг. Саавал юу л наадах. Нэргүй нэртэй.